Туршилт 3. Энэ туршилтаар каталаза энзимийн идэвхэд түүний субстратын концентрац буюу ус төрөгчийн хэдэслийн концентрацийн ялгаа хэрхэн нөлөөлөхийг илрүүлнэ. За сайн байцгаана. Өнөөдөр бид нар каталаза энзимийн идэвхийг төмсөнд шалгаж үзэх байгаа. За ингийн тулд бид нар каталаза энзим тодорхой температурт идэвхтэй ажилладаг. Тэгэхээр энэ хажууд усан маань байгаа. Тэгэхээр энэ усан маанд та нар градусыг харж байгаа бах. Энэ 37 орчим. Тэгэхээр энэ бол амьд биед хамгийн тохиромжтой температурыг харуулсан байна. За мэдээж төмсөндөө каталазаг илрүүлнэ. Каталаза бол зөвхөн одоо ургамал биш амьтан бүх амьд биед одоо байдаг юм энзим байгаа. Тийм учраас бид нар ургамал дээр энийг илрүүлэх гэж байгаа. За мөн бид нарт яг үхээр аптек дөрвөн хэрэглэгддэг ус төрөгчийн идэслийг ашиглаж бол энэ ихэвчлэн 3% байдаг. За ингээ каталазаг идэвхийг үнэлэхдээ бид нар энэ уруулын төгсгөлд үүсэж байгаа бүтээгдэхүүн болсон хүчил төрөгч учраас хүчил төрөгчийн хийг цуглуулна. Үнэхээр тусгай зориултын ийм хажуудаа ийм нөхөтэй бензиний колбыг ашиглана. За ингээд энэ иржэнээрээ углаад за энд үүссэн хийг бид нар яг энэ төхөөрөмж дээрээ цуглуулж авч байгаа. Энд угсарсан байдлаар бид нар энд яг ингээд буруу харуулсан хэмжээ цилиндр дээрээ үүссэн хүчил төрөгчийн бөмбөлгийг цуглуулж авах юм байгаа шүү. За энэ нь бол энзимийн туршилтуудыг манай оронд хийхэд их төвөгтэй. Яг тэгэхээр бэлэн энзимийн повдрууд зарагдах нь ховор байдаг. Нүнтгүү зарагдах. Тийм учраас бүгдээрээ бэлэн төмсөө нухаад за энэ дээр яг каталазагийн энзимийн уусмал бэлднэ гэсэн үг. Тодорхой хэмжээний ус нэмээд за ингээд сайтар нухаж өгнө. За ингээд шаазан нухураар ямар ч байсан тодорхой хугацаанд төмсөө сайн нухаад бид нар үндсэндээ энзимийнхаа усмлаа бэлдэж авчаа гэсэн үг. За ингээд бүгдээрээ ийшээ марлт шүүгээд авчи. За ингээд ямар ч байсан 40 мл бол төмсний шүүс маань бэлэн боллоо. Одоо бид нар гаднаас аптекаас худалдаж авсан, эмийн сангаас худалдаж авсан ус төрөгчийн идэслээ ашиглана. За ингийн тулд за ийшээ ус төрөгчийн идэслээ хийгээд бэлтгэжээ. За ингээд энэ дээр үндсэндээ энзимийн усмал, за энд бол үндсэн энзимийн субстрат үйлчилдэг боч маань бэлэн боллоо гэсэн үг. Туршилтын зааварт өгөгдсөн байдлаар 5 хуруу шил бэлэн болсон байна. Эхний хуруу шилэнд 5 мл 3% ус төрөгчийн хэдэслийн усмал нэмэх ба дээр нь 5 мл ус нэмэхэд 2 дахин шингэрж 1.5% ус төрөгчийн хэдэслийн усмал бэлэн болно. Усмалыг сайн холж байгаад 1-р хуруу шилнээс 5 мл-ийг дараагийн хуруу шилэнд нэмэх ба дээр нь 5 мл ус нэмэхэд түүний концентрац 0.75% болно. Эдгээр шингэрүүлэлтүүдийг хийх бүрдээ хуруу шилэн дээр арилдаггүй маркер ашиглан концентрацуудыг нь тэмдэглэж өгнө. За одоо 3-р хуруу шил рүүгээ 2-р хуруу шилийн шингэрүүлж чадсан усмалаас 5 мл-ийг хийцгээе. Дээр нь 5 мл ус нэмэхэд концентрац нь 0.38% болно. Үүнийг 4 болон 5 дахь хуруу шилэнд давтахад 0.19% болон 0.1% ялгаатай концентрац буюу ус төрөгчийн хэдэслийн усмалууд бэлэн болно. Хамгийн сүүлчийн хуруу шилнээс 5 мл-ийг соруулан асгана. Ийхүү концентрацаар ялгаатай 5 уур ус төрөгчийн хэдэслийн усмал бэлэн боллоо. Каталаза энзимийн үйлчлэлээр ус төрөгчийн хэдэсэл задрах хуруулын бүтээгдэхүүн бодис нь хүчил төрөгчийн хий тул бид зурагт үзүүлсэн байдлаар багжийг өгсөрч бэлтгэнэ. Энэхүү туршилтад хий цуглуулахад 10 мл хэмжээс цилиндр цохиромжтой. Энзимийн тохиромжтой температур ойролцоогоор 37 градус байх ба та бүхэн ус буслагчинд ус буслахад бүлээсгэх эсвэл танай биологийн лабораторид усан байн байдаг бол ашиглавал илүү тохиромжтой. Одоо төмсний шүүснээсээ 5 мл шиприйг ашиглан саруулан авч бензинийг холбондоо хийнэ. Дараа нь субстрат буюу ус төрөгчийн хэдэслийн усмалаас хамгийн бага концентрацтай буюу 0.1%-аас эхлэн туршилтыг 5 удаа гүйцэтгэв. Бүх хуруу шилэнд байгаа концентрацаар ялгаатай ус төрөгчийн хэдэслийн хэмжээ 5 мл тул төмсөн дээрээ шууд хийгээд колбо таглаж хийг цуглуулж эхэлнэ.
37 градусын бүлээн ус агуулсан савндаа колбоо хийгээд баг зэрэг зөөлөн хөдөлгөнө. Энэ үе шинээр үүссэн хүчил төрөгчийн бөмбөлгүүд резин хоолоогоор дамжин хэмжээс цилиндрийн төгсгөл цугларна. Туршилтын зааварт өгөгдсөний дагуу 30 секунд тутам цугларсан хийсэлхүүний хэмжээг хэмжээс цилиндрийн хуваарийг харж тэмдэглэнэ. Энэ туршилтыг бид 2 минут 30 секунд хүртэл бүх тохиолдолд хэмжээ үзсэн ба та бүхэн энэхүү туршилтыг хийх хангалттай хугацаа байгаа бол үүнээс илүү хугацаагаар хэмжих боломжтой. За тэгэхээр бүгдээр ус төрөгчийн хэтслийн ялгаатай концентрат каталазын энзим идэвхийг энэхүү бензеник холб ашиглаа шалгаж үзлээ. Тэгэхээр бага концентрат үүсэж байгаа хүчил төрөгчийн хэмжээ бага, ус төрөгчийн хэтслийн концентрат нэмэгдэх тутам үүсэж байгаа хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдэж байгааг та бүхэн маань анзаарлаа. За ингээд манай туршилт энэ удаа амжилттай боллоо. Баярлалаа.